Ташбалбар сумын ерөнхий боловсролын сургуулийн эдүүдийн хичээлийн явцаас. Тоо мэдээлэл. 1-ийн анги 35 сурагчтай, түүний 14 ухаалаг үтстэй, 1-ийн байн 33 сурагчтай, түүний 12 ухаалаг үтстэй, 2-ийн анги 31 сурагчтай, түүний 7 ухаалаг үтстэй, 2-ийн байн 32 сурагчтай, түүний 11 ухаалаг үтстэй, 3-ийн анги 35 сурагчтай, түүний 10 ухаалаг үтстэй, 3-ийн байн 37 суралцагчтай, 8 ухаалаг үтстэй, 4-ийн анги 29 сурагчтай, 10 ухаалаг үтстэй, 4-ийн байн 27 сурагчтай, 7 ухаалаг үтстэй, 5-ийн анги 26 сурагчтай, 11 ухаалаг үтстэй, 5-ийн байн 30 сурагчтай, түүний 17 ухаалаг үтстэй эдүүдийн хичээлийг зохион байгуулж байна. За үр дүнгийн явцаас хэрэглэгчид 413 суралцагчаас 278 сурагч идэвхтэй, 11 багш идэвхтэй. Сургалтын орчин. Сургуулийн орчинд интернеттэй бага ангийн нийт 313 суралцагчийн дунд 13 шиг таблеттай математикийн хичээлд гарч байгаа агц цээжээр бодох чадвар, сэтгэн бодох чадвар, өгүүлбэртэй бодлого бодох чадвар ахиж байна. Тулгамдж буй асуудал. Таблетын тоо хүрэлцээг нэмэгдүүлэх, ухаалаг үтсгүй сурагчид гэрийн даалгавар хийхгүй үр дүнгүй байна. Сүүлийн 7 хоногийн байдлаар 1-ийн анги 6 сэдвтэй, даалгаврын тоо нь 30-аас 35, идэвхтэй сурагч 28-аас 33. Нэг сэдвийг 40 минутаас цаг 20 минут хийж гүйцэтгэж байна. Нэг даалгавар 4 минут орчим. Хэлбэр түвшний даалгавар 3 сурагч, дунд түвшний даалгавар 20 сурагч, агсан түвшний даалгавар 10 сурагч сонгож даалгаврыг хийж гүйцэтгсэн байна. 1-ийн байн анги 5 сэдвтэй, даалгаврын тоо 25-аас 30, идэвхтэй сурагч 25-аас 30, нэг сэдвийг 40-оос цаг 20 минут, нэг даалгаврыг дунджаар 4 минут орчим хугацаанд хийж гүйцэтгсэн байна. Хэлбэр түвшний даалгавар 6 сурагч, дунд түвшний даалгавар 8 сурагч, агсан түвшний даалгавар 17 сурагч хийж гүйцэтгсэн байна. 2-ийн анги 5 сэдвтэй, даалгаврын тоо 25-аас 32, идэвхтэй сурагч 24-өөс 30, нэг сэдвийг 40-оос цаг 20 минут, нэг даалгаврыг 5 минут орчим хийж гүйцэтгсэн байна. Хэлбэр түвшний даалгавар 3 сурагч, дунд түвшний даалгавар 13 сурагч, агсан түвшний даалгавар 12 сурагч, 2-ийн байн анги 5 сэдвтэй, даалгаврын тоо 25-аас 30, идэвхтэй сурагч 25-аас 30, нэг даалгавар 40 минут орчим, хэлбэр түвшний даалгавар 3 сурагч, дунд түвшний даалгавар 20 сурагч, агсан түвшний даалгавар 10 сурагч хийж гүйцэтгсэн байна. 3-ийн анги 7 сэдв, даалгаврын тоо 29-оос 35, идэвхтэй сурагч 29-оос 35, хэлбэр түвшний даалгавар 2 сурагч, дунд түвшний даалгавар 15 сурагч, агсан түвшний даалгавар 18 сурагч сонгож хийж гүйцэтгсэн байна. 3-ийн байн анги 11 сэдвтэй, даалгаврын тоо 25-аас 30, идэвхтэй сурагч 28-аас 32, хэлбэр түвшний даалгавар 3 сурагч, дунд түвшний даалгавар 20 сурагч, агсан түвшний даалгавар 10 сурагч сонгож хийж гүйцэтгсэн байна. 4-ийн анги 29 сурагч 10 сэдвтэй, даалгаврын тоо 30-аас 35, идэвхтэй сурагч 24-өөс 26, хэлбэр түвшний даалгаврыг 6 сурагч, дунд түвшний даалгаврыг 17 сурагч, агсан түвшний даалгаврыг 9 сурагч сонгож хийж гүйцэтгсэн байна. 4-ийн байн анги 26 сурагч 7 сэдвтэй, даалгаврын тоо 25-аас 30, идэвхтэй сурагч 21-ээс 25, хэлбэр түвшний даалгаврыг 9 сурагч, дунд түвшний даалгаврыг 14 сурагч, агсан түвшний даалгаврыг 4 сурагч сонгож хийж гүйцэтгсэн байна. 5-ийн анги 26 сурагч сэдв 11, даалгаврын тоо 25-аас 30, идэвхтэй сурагч 22-оос 26, хэлбэр түвшний даалгавар 8, дунд түвшний даалгавар 15, агсан түвшний даалгаврыг 3 сурагч хийж гүйцэтгсэн байна. 5-ийн байн анги 30 сурагчтай, сэдв 5, даалгаврын тоо 20, идэвхтэй сурагч 22, хэлбэр түвшний даалгавар 12, дунд түвшний даалгавар 7, агсан түвшний даалгаврыг 3 сурагч сонгож хийж гүйцэтгсэн байна. За анги бүрийн эдүүтэн булангийн үйл ажиллагааг дэлгэцэнд харуулж байна. За сурагчдыг бие биенээсээ суралцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор бүрэн хийж гүйцэтгсэн суралцагчийг дэмжлэг шаардлагатай сурагчтай хамтран ажилуулдаг. 7 хоног бүрийн даалгавраа бүрэн гүйцэтгэж байгаа суралцагчдыг эдүүтэн самбар зургийг нь байршуулж батламж олгож урамшуулдаг. Даалгавраа хийж дуусгаагүй болон мэдэхгүй үлдээсэн сурагч бүртээ хичээлийн бусад цагаар хамтарч ажилладаг.
1-3 дугаар ангийн эцэг хасран хамгаалагчид эдүүдэн хөтөлбөрийн талаарх мэдээллийг танхимаар танилцуулсан байдлыг зурган байдлаар харуулж байна. Эцэг хасран хамгаалагч нар өөрсдийн мэдлэгээ ахиулах зорилгоор сайн дураараа эдүүдэн хичээлд хамрагдан агуулгыг ойлгож хүүхэдтэй хичээлийг нь зааж өгөх чадвараа нэмэгдүүлж байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.